Өнөөдөр Чингис хаан үндэсний музейд ерөнхийлөгч Эвэлдороо Евразийн музейн олон улсын хурлаа нээлттэй. Монгол улсад Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаараа байгуулагдсан Чингис хаан үндэсний музейн бүс нутаг олон улсын хэмжээнд өргөнд цараатай үйл ажиллагаа явуулж гадаад хамтын ажиллагаагаа өргөдгсөөр байна. Монгол улс дэлхийд соёлын дипломат харилцааны шинэ хуудсыг нээж байгаа тус чуулганд дэлхийн 20 гаруй орны 55 музейн удирдлагууд оролцож, музейн хамтын ажил бодлого удирдлага, соёлын өвийн хадгалалт хамгаалалт, дижитал музей ба инновац, музейн боловсрол олон нийт ба маркетинг, Евразийн музейн хамтын ажиллагааны шинэ хилцүүлэг нэгдэл байгуулах боломж бүрдэж байгаагаараа онцлогтой юм а. Евразийн их солилцоо хамтын боломж ирээдүйн харилцаа гэсэн олон улсын музейн захирлуудын удирдлагуудын форум болж байна. За энэ форумд 20 гаруй орны 55 музейн захирал оролцож байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын Чингис хаан үндэсний музейтэй болон бус музейтэй хамтардаг дэлхийн Евразийн Аз твийн музейн удирдлагууд, хамтран үзэсгэлэн гаргасан музейнууд, за Монголын өв соёл хадгалагдаж байгаа музейн удирдлагууд цаашдынхаа хамтын ажиллагааны талаар ярилцахаар цугласан байна. За ийм өргөн бүрэлдэхүүнтэй ийм өндөр түвшний музейн салбарын уулзалт бол ер нь Монгол улсад болж байгаагүй. Тэгэхээр энэ юуг харуулж байна гэхээр Монголд Чингис хаан үндэсний музей байгуулагдаж энэ музей олон улсад хамтын ажиллагааг өргөжүүлж байгаатай холбоотой. Хоёрт нь Монголын түүх соёлын нүүдэлчдийн түүхийг дэлхийд сонирхож байгааг нэг илрэл. Гуравдугаарт нь Монгол улсаас гадаад явуулж байгаа гадаад бодлогын цогц бодлогын нэг илрэл гэж харж болно. Өөрөөр хэлбэл улс төр эдийн засгийн харилцаанаас дутхааргүй соёлын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд сэргийж байгааг харуулж байгаа. Орчин цагт музейн технологийн шинжилэл бол олон газарт явагдаж байна л да. Хүний амьдралд алан байгууллагад хүмүүсийн харилцаанд ялангуяа энэ музейд өнөөдөр хурал эхлэхэд байж хад бол энэ технологийн шинжилэл сайн чанартай үйл ажиллагаанд гүнд нь орж хийж музей судлаачийн хувьд бол энийг бол байнга хэлдэг л дээ. Ер нь бол музейг бол олон хүн ирж үздэг, олон хүн хэрэглэдэг. Гэтэл энэ дээр бол музейн байгууллагын үйл ажиллагааны хувьд бол музейн санхүүмрийн хадгалалт, үзмөрийн судалгаа гэдэг олон зүйл ярьдаг хол да. Олон нийтэд зориулсан үйлчилгээ бол их найрсаг байх хэрэгтэй. 2026 оны олон улсын музейн зөвлөлөөс хуваагдмал дэлхийг нэгтгэж байгаа музейнүүд ураа дэвшүүлсэн нь өнөөдрийн олон улсын түвшинд үүсэж байгаа соёл, нийгэм, геополитикийн хуваагдлыг арилгах харилцан ойлголцол, яриа хэлцэл, хүртээмжтэй байдал, инх тайвныг бэхжүүлэхэд музейн гүйцэтгэх үүргийг онцлсон нь уг чуулганы ач холбогдол удаг агуулгатай нийцэж байгаа юм а. Сүүлийн жилүүдэд музейнүүд орчин үеийн технологийн дэвшлүүдийг нэвтрүүлж үйл ажиллагаанд хэрэгжүүлсээр байна. Техник технологийн дэвшлийг бол өргөнөөр нэвтрүүлэх учир нь хүүхэд багчууд маань дэвшил энэ техник технологийн дэвшлийг бол бүх газарт ашиглаж байна. Тэр музей ч гэсэндээ өөрөө дижитал технологиг бол AR, VR, дижитал QR гэх мэтчлэнгээр бол музейд бол олон төрлийн дижитал технологиг бол нэвтрүүлж байгаагаар бас онцлог байна. За манай музей бол AR, VR-аар бол Монголын түүх соёлыг бол таниулан сурталчилж байна. За мөн чулуун зэвсгээс ахуулаад хүрэл зэвсэгтэй, за археолог, угсаатан түүх гээд олон баялаг үзмэрийн юм цуглуулгаар бол бид нэр AR, VR-аар бол хүүхдүүдтэй хүргэж байгаагаар бол онцлог байна. Дэлхийн ертөнцийн өнөөгийн хандлагаар орчин үеийн өндөр технологи, инновацийг музейд нэвтрүүлж байна, сургалт. Тэгэхээр энэ өнөөдөр хэлэлцүүлэг бол 5 салбартай. Нэг салбар нь бол орчин үед дэлхийн Европ, Азийн улс орнуудын музейнуудад технологи, орчин үеийн VR, AR, интерактив энэ бүх зүйлийг хэрхэн хэрэгжилж байгаа тусгай секц хуралдах юм. Тэгэхээр мэдээж бид нар туршлага судална. Бид нар чинь залуу шүү, 3 настай. 100, 300, 400 жил болсон музейнууд ирж байна. Тэгэхээр эднэрээс туршлага судална, хүмүүсээ бэлдэнэ, бусад музейнууд хамтын ажиллагааны гэрээнүүд зурагдана.
Евразийн хүн төрөлхтний олон мянган жилийн түүх соёл өвийг хадгалж хамгаалan ирсэн дэлхийн соёлын харилцаа, солилцооны чухал бүс нутаг. Энэ хоёр төвд орчих улс орнуудын музей соёлын үеийн байгууллагууд нь хүн төрөлхтний соёлын бит болон бит ус өвийг хадгалж хамгаалах, судлах, олон нийт түгээн дэлгэрүүлэхэд тэргүүлэх үүрэг байр суурийг эзэлдэг. Түүнчлэн орон нутгийн музейн сан хөмөрөг нэмэгдэж, үүнийгээ дагаад технологийн дэвшлүүдийг нэвтрүүлж музейн хөгжлийг тодорхойлж байна. Сүүлийн үед бол музейн хөгжил бол маш эрчимжтэй хөгжиж байна. Одоо аялал жуулчлал хөгжиж байгаа гэрээр музей үзэх улсуудын тоо олж ирж байна. Аялал жуулчлалын хамгийн гол чиглэл бол музей гэсэн бодолтой байна. Бүх технологиудыг ашиглаж байна. AR технологи, AR технологиуд ашиглаж байна. Тийм болохоон зэрэг сүүлийн үеийн музейн стандартыг одоо хамгийн сүүлд манай музей Харар музей гэж байгуулагдсан. Одоо 16 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа музей. Тийм учраас сүүлийн үеийн Японы сүүлийн үеийн технологиудыг ашиглаж байгаа ийм нэг музей байгаа юм аа. Ер нь технологи шилжснээр бас ямар давуу талууд ер нь бий болж байна? За, музей бол үзмөрийн хадгалалт хамгаалалт энэ тал дээр маш дэвшилт гарч байгаа. Одоо археологоос олдсон олдууруудыг хадгалалт хамгаалтын чанарыг Монгол улсууд одоо өндөр түвшинд хийдэг болсон байна. Технологийн дэвшлиг манай музей маш сайн ашигладаг. Тэгээ бид нар бол одоо музейг виртуал болгоцсон. Шивээх хагт одоо бүтээлээрээ 2025 оны одоо мөнгөн мод наадмыг бид нар авсан. Музейд бол одоо музейн 2-3 дахь шагнал байгаа. Тэгээд энэ одоо хөл техник технологийн дэвшилтэд хөлний илүүлэн одоо алхаж байгаа Сэлэн аймгийн нэгдсэн музей хамт олон бид бүхэн туйлаас талархалтай одоо гэрчээж ажилладаг. Музейн сан хөмөргийг бас баяжуулах тал дээр та бүхэн бас яаж ажиллаж байна? Бид нар музейн сан хөмөргөө бол цуглуулгаар баяжуулж байгаа. Тэгээ бид нар бол одоо өнгө 25 онд бол бид нар нөгөө үзмэр цуглуул үзмэрийн одоо үзмэр худалдаж авах одоо мөнгө санхүүгийн бэрхшээл саадаас болж одоо бүтээг учраас бид нар өөрсдийнхөө нөөц бололцоогоор цуглуулгаар одоо ажиллаж сан хөмөргөө баяжуулж ажиллаж байна. Чингис хаан үндэсний музейгээс чуулганы зохион байгуулалтанд манлайлал үзүүлж олон улсын музейтэй шин шатанда хамтарч ажиллах, шин гарцыг нээж цаашлаад Евразийн музейнүүдийн хамтын ажиллагаанд идэвхтэй ажиллах, бүс нутгийн хэмжээнд хамтарсан үйл ажиллагаа идэвхжүүлэх орон зайг бүрдүүлж шин боломжийг нээн өгч байна. Чуулганы төгсгөлд Евразийн музей удирдлагууд Монголын эзэнт гүрний нийслэл Хар Хоригмгот, Эрдэнэзуу, Уйгурын хаант улс, Түргийн хаант улсын өв дурсгал, нүүдлийн ахуй соёл болон бусад музейнүүдтэй танилцах юм а.